байна уу? Подкастын хамгийн ихний дугаарыг сонсож байгаа танд баярлалаа. Эхний дугаартаа сэтгцийн эрүүл мэнд за ялангуяа амиа оролттой холбоотой сэдвийг сонгож авч мэрэгжлийн сэтгэл зүйч, сэтгэл судлаачтай ярилцъя гэж бодсон юм. Мэрэгжлийн байгууллагуудын судалгааг харахаар за манай улсад жилдээ ер нь сүүлийн 2008 оноос 2018 оны судалгааг хараад үзэхээр жилдээ нэг 400-аас 450 орчим иргэн за харамсалтайгаар амиа орлож нас уртаа гэсэн ийм бас аимшигтай тоо байна л та. Тэгэхээр ер нь амиа орлол за ялангуяа сэтгцийн эрүүл мэндтэй холбоотой энэ асуудал дээр бид нар бас том зургаар нь харж анхаарахтай ялангуяа хүүхэн өөрөө яг энэ талын мэдлэгтэй байж өөрийнхөө сэтгцийн эрүүл мэндийг хамгаалах ийм асуудал айгүй чухал болчихжээ. Тэгэхээр энэн дээр та мэрэгжлийн сэтгэл судлаач, сэтгэл зүйч хүнийхээ хувьд учир шалтгаан бас юу байна вэ? Жил болгон бас буурахгүй яг нэг хэвэндээ байгаад байна гэдэг чинь бас л нэлээд манайх шиг цөөхөн хүн амтай улсын хувьд бас анхаарч үзэхгүй бол болохгүй юм тоо харагдчихэв. Жилдээ дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай шүүхийн байгууллагууд гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагуудын гаргаж байгаа судалгаануудаас үзэхэд 400-аас 570 хүн амиа орлоод байна. Өөрийнхөө эсрэг гэмтэр хийгээд байна гэсэн ийм тоо баримтууд байдаг. Энэ тоо баримтуудын ихэвчлэл нь бүр 2002-ээс 2002 оны хооронд хийсэн судалгааны хувьд ч гэсэн эрэгтэйчүүд дийлэнх нээсэн. 15 оноос 2019 он хүртэлх судалгаанууд дээр ч гэсэн эрэгтэйчүүд бараг 80-аас илүү хувийг эзлээд байна. Түүндээ энэ тооны цаад ингээд учир шалтгаан гэхээр учир шалтгааныг судлахын тулд бас бэлэн ийм прагматик зүйлүүд байхгүй шүү дээ. Тухайлбал тухайн хүмүүсийн амьдралыг судалж гаргаж иж байгаа нөхцөл шалтгаанууд байгаа. Жишээлбэл ихэнх нь ажилгүй байдаг. Ихэнх нь эдийн засгийн хувьд ямар нэгэн дарамтнд байсан байдаг тий. Мөн сэтгцийн тулгамдсан асуудалтай байсан байж болзошгүй гэж үздэг. Судалгаанууд дээр үзэхэд дээрэс нь тухайн хүмүүс болохоор нийгэмд ямар нэгэн хор хөнөөлөл учруулдаггүй, хүмүүстэй нэг харилцаа холбоо тогтоодаггүй тий. Нээлттэй бус хаалттай зожиг тийм хүмүүс ихэнх нь эзлээд байна гэж ярьдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагч юм уу дэлхийн хэмжээнд амиа орлох өөрийнхөө амиа орлож байгаа энэ хүмүүсүүдийн хувьд судалгаанууд янз янзын судалгаанууд байдаг л да. Тухайлбал тухайн хүмүүсийн ихэнх нь дийлэнх нь сэтгцийн эмэг түвшинд асуудалтай байгаад амиа орлсон гэж ийм судалгаанууд байдаг. Түүнчлэн тухайн хүмүүсийн 50-аас доошгүй хувийн болохоор хэмжээгээр амьдралын болцоо ядууралтай холбож тайлбарладаг. Мөн эдийн засгийн хүчин зүйл буюу эдийн засгийн давуу үзсэн зүйл гэж ярина шүү дээ. Орлогын орлого буурсан, үр зээл гэх мэтчлэн. Мөн тодорхой нэг 29-ээс 30% эзэлж байгаа нь арай нас биенд хүрээгүй залуучууд буюу оюутан өсвөр насныхан ч юм уу иймэрхүү тоо баримтууд байдаг. Тэр оюутан залуучууд гээд тоо баримт дундаа аваад үзэх юм бол бас эрэгтэйчүүд нь бас дийлэнх байх гэдэг. Тэгэхээр Азийн орнууд дээр ингээд Азийн орнуудаа зөвхөн харьцуулах юм бол манай Монголоос 4-5 ингээ англиад өгдөг. Дэлхийн хэмжээнд гэж хүн амтайгаа харьцагдаж ин тоо манд гарахаараа дэлхийд 3 дугаар байранд ороо явж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол харамсалтай тоо баримт. Өдөрт 1-2 хүн амиа орлож ин гэсэн үг. Цаана 1-2 хүн үлдээд амиа орлжлоо тий. Цаана амиа орлохыг заавч буй өдөрт баг 4-5 хүн байна гэж үздэг байгаа байхгүй. Тэгэхээр судалгаанаас харахад 100 мянган хүнд төнд 2002 оны хувьд 15.5% байсан бол 18, 17 оны судалгаанууд дээр 23-аас 28.1 гэж явж байгаа. Тэгэхээр энэ өсөх хандлага нь бууралт үзүүлэхгүй байгаа байхгүй. Энэ тэгэхээр яг одоогийн манай Монголын амьдрал ямар байгаа юу лээ? Монголын хүмүүст Монгол улсад хүмүүст нийгмийн эрүүл мэнд түүнчлэн хувь хүмүүсийн сэтгцийн эрүүл мэнд рүү хандсан үйл ажиллагаа яг макро түвшний бодлого ямар байгаа вэ гэдгийг энэ харамсалтай тоо баримт гаргаж байгаа байхгүй. Нөгөөдгөр амиа орлох тухайн хүний шийдвэр гэж үзээд байдаг байхгүй юу? Мэдээж тухайн хүн шийдвэр гаргаад өөрийн амиа орлож байгаа. Гэтэ нөхцөл шалтгаан нь юу байна гэхээр зүгээр яжаад хүн амиа орлох гэсэн бодол гинт орж ирэхгүй л дээ. Энэ бол нэг талаараа шууд гаргасан шийдвэр гэж боловч удаан хугацааны турш сэтгэл готролоос сэтгцийн эмэгтэйгээ тэмцэж түүнийг даван туулах сэтгэлийн тэнхээ тутмаг байхгүй улмаас энэ шийдвэр гаргалтанд хүрж байгаа байхгүй. Тэгэхээр нэг хүний сэтгэл зүйн эрүүл мэнд хүний эрүүл оршин тогтнох
хүмүүстэй эрүүл харилцаатай байх, нийгмийн түвшинд одоо иргэн байх одоо яг энгийн тий иргэн байхад одоо сэтгэл хөдлөлийн оюун ухаан, сэтгэлийн тэнхээ буюу одоо их олон одоо IQ гэдэгчлэн одоо олон зүйлүүд гарч ийн л да. Тэр дундаа одоо сэтгэлийн тэнхээ, сэтгэлийн хат гэдэг нь бол альва нэг асуудлыг даван туулах тэр таны одоо хөв хэмжээ тухайн үед байхгүй улмаас ийм эрсдэлтэй алхмуудыг хийгээд байна л да. Эрүүл мэнд гэдэг чинь хүний хувьд нэгдүгээр зүйл. Сэтгэл зэрэг байж ч хүний бие махбод эрүүл байна. Хүний амьдралдаа гарч байгаа шийдвэр гаргалтууд эрүүл байна. Сэтгэл эрүүл мэндийн чиглэлийн одоо үйл ажиллагаа том зургаараа бодлогууд маань нэг хэсгүүдэд ерөөсөө байхгүй байгаа байхгүй. Бид нар цэцэрлэгийн насны хүүхдүүд өөрийгөө хүчрхийлэхгүй байх талаар дөнгөж саяхан одоо нууц газраа хөрөхгүй байх, ингүүл ээж тайлах, ингүүл болохгүй гэж хүүхдүүдэд одоо та бэлтгэл бүлэг дунд бүлгийн хүүхдүүд ингээл өөрсдийнх нь насны онцлог тааруулаад сургалт мэдээлэл одоо дөнгөж хүргэж эхэлж байгаа байхгүй 2019 онд. Гэтэл одоо тэр мэдээллийг одоо магадгүй 2000 оноос мөн 90-д оноос ингээл 99 оноос ингээл мэдээлэл өгдөг тэр хүчрхийлэл талаасаа хүчрхийлээд байгаа юм байна. Ингэж болохгүй мэн, тэгж болохгүй мэн гэсэн тэр шатандаа ерхий боловсролын сургууль тийм ойлголт өгдөг, мэдээлэл өгдөг те. Огтыг тэгж ялгуулдаггүй байх, хувийн орон зайд нь халдахгүй байх, хувийн одоо эрүүл мэнд болоод төхөн өчгөн талаас нь хүчрхийлэхгүй байх те. Дээрээс нь бага насны одоо цэцэрлэгийн насны хүүхдүүдэд ч гэсэн одоо хүчрхийлэх гэдэг зүйл яг өөрийнх нь насанд нь тохирсон аргаар одоо ойлгуулах те. Тэр зүйлүүд маань түнгэж одоо хийгдэж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд энэ бүх одоо энэ сэтгцийн чиглэлийн тэр утгаан үнийг амьдралын чанарыг өсгөх те эрүүл байх, өөрийгөө удирдах, өөрийгөө хамгаалах тэр зан чанарууд тэр одоо ойлголтыг өгөөгүй улмаас одоо тэр үеийн одоо мэдээлэлгүй мэдлэггүй хүмүүс чинь эргээд амьдралын сэтгэлийн хаат, сэтгэлийн төвчээртэй аливаа зүйлийг тэмцэх чадвар нь баг хөгжөөд та одоо юм буруу шийдвэр гаргах нь их байна гэж би судлаачид хардаг байхгүй. Бид нар бол одоо жишээлбэл 3 сая гаруй хүн амтай тий. Гэтэл 100 мянган хүн дотомд одоо 28 хүн амиа орлож байна гэдэг бол бас үнэхээр харасмаар тоо штэ. Тэгээ ялангуяа одоо жишээлбэл энэ амиа орлож байгаа насыг аваад үзэхээр эмэгтэйчүүдийн хувьд 15-аас 19 насны хүн, за эрэгтэйчүүдийн хувьд 30-аас 34 насныхан байна гэдэг судалгаан дээр байна л да. Тэгэхээр голдуу одоо эрэгтэйчүүд бол яг нөгөө нэг эдийн засаг хамгийн маань нуруунд дээрээ авч явах ёстой. Яг тэр нөгөө нэг насан дээрээ илүү их одоо нэг стресс мэдэрч эсвэл амьдралын одоо нөгөө янз бүрийн дарамтууд нь дийлдэхэ болдог ч юм уу те. Тэрийгэ даахаа болоод ийм шийдвэр гаргаад байна уу гэж нэг талаараа харахад бас хүрэж байна. Тэгээ сүүлийн үед одоо харахад залуучууд амиа оролдлого одоо жишээл одоо яг ингэж амиа орлох гэдээ ярангууд за надаа хамаатай сэдв биш одоо тий яг өөр төр хүн тусгаж авахгүй байж бас болох талтай. Гэтэл эн чинь өөрөө одоо багаар явсаар байгаа тий хоримтлагддаг ийм юм гэдгийг бас сайн ойлгох хэрэгтэй юм шиг. Одоо жишээлбэл сэтгэл зүйчтэй ярилцж хахад хүн одоо сэтгэл зүйчдэр очиж тэгээ үзүүлж байгаа хүмүүсийн дийлэх нэг сэтгэл готролтой байдаг гэдэг нэг ярьж байсан шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл нэг хүн амиа орлох тэр шийдвэрийг гаргатлаа ер нь хэдийн ярих хугацаанд яг юу жишээлбэл сэтгэл зүйн хувьд тулд юм бэ те. Шинж тэмдгийн хувьд тэгэхээр хүмүүс сэтгэл готролд орохоор яг яадаг юм бэ гэж асуудаг байхгүй юу? Тандаж тухайлбал одоо өглөө сэрэхэд одоо өөрийн амьдралд одоо идэхгүй байх те байнгын одоо төгшүүртэй байх тухайн хүний зам төлөөс хамаарат одоо амьдралын идэхгүй байдал ажилладаг те тэгээд түүнээс ингээд тэр сэтгэлийн дутуугүй байдлаас хамаарат биеийн эрүүл мэнд буюу одоо зүрх судас те тодорхой хэмжээ суурь өвчин маш хүчтэй өвчлөлт үзүүлэхтэй дамд үзүүлэх дээрээс нь амьдралын энгийн одоо хүмүүстэй харилцах явцад бэрхшээл тулгардаг одоо төрөмгийн зан гарах бүр ойлгохгүй байх ч юм уу тий. Тэгээ дээрэс нь маш ихээр ядрах одоо жишээл ингээл авгаалгын ороод тайланд ороод бачуурч эхлэх бичлэгтэй гэх мэтчлэн тэгээд ингээд эрүүл мэндийн шинж шалган одоо холбоод үзэх юм бол цусны даралт хэсэг ч юм уу бүхний пульс өндөр байх ч юм уу тий. Энэ бүхэн ч одоо ерөөсөө л та сэтгэл готрлын хүн хэлбэр рүү шилжиж байна гэж ойлгох хэрэгтэй. Сэтгэл готрол гэдэг онш одоо сэтгэл готрол гэдэг тэр эмгээр онцлох хугацаанд одоо тодорхой хэмжээ тухайн өмнө ихтэй 6 сарын хугацаанд одоо тийм сэтгэл готрол болоо сэтгэлийн стресстэй, депресстэй байсан байж таараа сэтгэл готрол гэдэг бүр хүнд хэлбэр рүү шилжүүл те хам богиндоо бол нэг 3-аас одоо
3-аас одоо нэг сар ч юм уу те тодорхой хэмжээ сэтгэл гуталж майл яг нэг тодорхой нэг юмд стрессцэх тодорхой нэг юмнаас олж ингээд шаадаг. Жишээлбэл одоо ингээд тойлоо жишээ авъя л да. Тухайн нэг ажил тэгээ шинэ ажилд орлоо. Тухайн ажилд ороод хүмүүстэй ингээд ойлголцохгүй байх байдал гардаг шүү дээ. Зарим хүмүүс ингээд шинэ ажилд асдаггүй гардаг шүү дээ. Хүмүүсүүдтэй ингээд тодорхой хэмжээр нийлэмж муутай байгаа. Тэрнээс олоо тэр ажлаа сарын хугацаанд баг ингээд дуртай дургу хийгээд депресд орсон хүмүүс байдаг байхгүй. Тэгээд институт судлаач дээрээ миний хажуудлын ширээний хүн тэр хүн аймаг дараатай ингээд тэгдэг хэлэн үйлдэл болгоны яриад ингээд тэрнээс олж тэрийг ингээд дарамтаар хүрээж байгаа л тийм. Би яг энэ жижиг асуудлаар хүчиг тухайн хүн баг нэг сарын үед дарамт сэтгэл готрол баг ингээд депресс гэдэг чиглэл рүү болж байгаа байхгүй. Тэгэхээр энэс нэг юм ингээд тодорхойлчих юм да. Альва нэг зүйлд их өндөр ач холбогдол өгөөд тэрийг ингээд айгу сөргөөр штэ. Тэрийг ингээд байнгын тэр нөгөө тулгамцсан асуудал болгоод төвшүүлээл тэрнээс ингээд ангидсахыг хүсэж байгаа бол за одоо ер нь сэтгэл депресд орж шүү, стресстэй шүү, стрессийн шинжүүдээс одоо бүр хүндрээд одоо ингээд депресд ороод сэтгэл готролд ороод байгаа юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг л өдөр санаад байгаа шийдвэр гаргаад амар оролцсон гэдэг байхгүй. Тэгэхээр тэр шийдвэр маань болохоор яг тухайн үед гинт гарч байгаа юм шийдвэр боловчиг амар орлох гэдэг маань тэр нь шийдвэрийг гаргахад хэр их удаан хугацаанд тэр хүн стресс юм бэ? Стресс гэж хэлж байгаа хүмүүс бодож байгаа. Депресс давтсан юм бэ? Сэтгцэн эмгэг тэр хүнд учирсан юм бэ те? Аливаа нэг зүйл сандрах, аадгах те? Аливаа нэг зүйл байнгын төвшөртэй айстай байх, өөрийгөө үнэлэмжинд буурах, өөрийгөө одоо энэ амьдрал хэрэгтэй хэрэггүй юу? Би эдгэрт зүгээр мөнгө олж хардаг ч юм уу те нэг янз янзын нэг юм одоо өөр нэг зүгээр асуудалгүй хүн сонсоход ээдээ ийм юмнаас болж гимээр тийм шалтгаууд байж болох байхгүй. Сэтгэл зүйн зөвлөгөө өөрчлөх талаас бол хувийн хүрээллээс зөвлөгөө авах байх нэг зөвлөдгөө л дээ. Яг уу харилцан ярилцаад нэг ойлгох нэг чухал боловчиг өөрийнхөө гимэг ийм асуудал сэтгэлийн асуудалд ойр орчмоосоо зөвлөгөө авах юм л да. Эргээд тэр хүн бас сүргэн төлөвлөлт үзүүлэх юм уу те. Эргээд тухайн хүн оргуулсан бодоод тэр хүн одоо миний тэрийг мэдчихэж байгаа да юу гэж бодсон бол ч юм уу те өөрийгөө буцаад амтанд оруулах байдал их байдаг учраас яагаад энэ Монгол улсын хэмжээнд сэтгцэн эрүүл мэндийн байгууллага нэг хүн одоо улсын байгууллага ажиллаад байгаа тэр нь одоо хүн амдаа тооцвол яагаад хүрэлцээгүй байгаа даа яагаад Монгол улс сэтгцэн эрүүл мэндийн чиглэлээр хүмүүсээ ингээд хайрлах байгаа юм бэ те тэгвэл одоо шатандаа бүр ингээд боловсролын түвшиндээ ч гэсэн сэтгцэн эрүүл мэндийн боловсрол эрүүл мэндийн боловсролтой авчраад байгаа ч бол охтууд одоо амиа орлох талаар өдөрт 10-аас 20 удаа бодохгүй байх боломж байгаа байхгүй. Үйлдэлцэн одоо ийм 400-500 байгаа юм чинь бодож байгаа цаана хэдвэ гэж асуудал хийж байгаа нь хэдвэ. Тухайлбал нэг миний бодлоор нэг 4 жилийн өмнө шиг санагдаж байна. Өсвөр насны хүүхдүүдийн дунд ийм судалгаа явуулсан байгаа. Тэгэхээр одоо тодорхой хэмжээгээр одоо 10 хүүхдүүд юм баг тал хувь нь тэг 4-5 тал хувь нь энэ амиа орлох чиглэлээр одоо орлого хийгээд үтцсэн тий дойдлыг 10 хүүхэд буюу 100% бүгдээрээ ингээд амиа орлох талаар ингээд бодоод үтцсэн тэрний одоо тал хувь нь оролдоод үтцсэн тий тэгээд тэр чигээрээ ер нь амиа орлох гэдэг ойлголт бол нийтдэг тэгээ яга амиа орлдог вэ гэхээр одоо тухайн одоо хүүхдүүдийн сэтгцэн эрүүл мэнд те эрүүл мэндийн боловсрол их бага байна. Өөрсдөө асуудал бэрхшээлийг ээж авдаа ярихаас илүүтэйгээр найс нөхдөд ярьж гин те. Дээрээс нь сургуулийн түвшинд болоод тухайн хүүхдүүд рүү чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын чиглэсэн одоо сэтгцэн зүйн зөвлөгөө үйлчилгээ хүүхдүүд зориулсан иргэний боловсролын үйл ажиллагаа айгүй дутмаг байна. Маш дутмаг байна. Тэр нь одоо нөгөө нэг өөрийнхөө хувийн асуудал би гоё харж байгаа юу би одоо тэгж байгаа л ингэж байгаа л гэд нэг юм одоо нөгөө энгийн юм шиг болж тухайн хүүхдэд маш чухал асуудал маш чухал эмзэг асуудал байгаа шүү дээ тэр юм тулгамдсан асуудлуудыг энгийнээр ойлгуулад энгийнээр ингээд өөрсдийнхээ одоо хандлага одоо мэдрэмжүүдийг те зөв байлгах дээрэс нь дандаа юм эерэг одоо нөгөө хандлага эерэг ингээ үйлдэлүүдийг хийх талаас нь одоо боловсрол олохгүй байхгүй тэгээд түрүүн би нөгөө AQ гэж ярьсан. AQ буюу одоо сэтгэлийн тэнхээ одоо сэтгэлийн одоо альва нэг хүнд зовлонтой асуудалтай тэмцэх тэр оюун ухаан Монгол эрчүүдэд бас байхгүй байна. Тэ бүр ингээд ихэнх одоо хүн амд маань хүүхдүүд маань сэтгэлийн тэнхээ тэр сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэдэг зүйл маань маш тутмаг байна. EQ, AQ гэдэг энэ IQ энэ бүхэн одоо хэмжүүрүүд байгаа даа шүү дээ. Хүний одоо тухайн
оюуны төвшинний хэмжүүрүүд байгаа. Энэ хэмжүүрүүдийг яагаад дуртаад байна гэхээр тухайн одоо хүмүүсийн боловсрал болоод мэдээлэл авж байгаа байдлаас шалтгаалаад амьдралдаа хандах хандлага, нийгэмдээ хандах хандлагууд гарч эхэлж идэг. Тэгэхээр тэр боловсрал маань найдвартай ээжиж нийгэмдээ болоод өөртөө халтай үйлдэл хийхгүй байхгүй. Тэгээд би нөгөө макро төвшөнд яагаад одоо ингэж сэтгцэн эрүүл мэндийн жохигдоод байна вэ? Сэтгэл зүйн тусламж үйлчилгээ одоо ингэж хүмүүс болгонд хүрэлцээтэй бус байна. Энэ чиглэлийн үйл ажиллагаа ингэж дэмжих бодлого нь алгаа. Энэ бол яг тийм pop сэдв биш байхгүй юу? Одоо ус төрч болны яриад идэг одоо нийгэмдээ хэрэгтэй тулмцсан асуудал байгаад идэг. Тэгсэн хэрнээ хүмүүс үлгэж аваад хууль эрх зүйн орчныг таатай болгочих болохгүй байна. Одоо тухайн сэтгэл зүйн тусламж үйлчилгээг нь батлаад тоо хүн амд ингээд батлаад өрхийн эмнэлгийн төвшөнд ч юм уу бүр юм эрүүл мэндийн байгууллагын төвшөнд ч юм уу тодорхой анхаарад тэгээд тэр сэтгэл зүйн элдв янзын өвчтөл стрессийн төвшинг ингээд тестлэх одоо онцлох тэр болцоодыг нээлттэй болгохгүй байна тэр нь болохоор зөвхөн хувийн байгууллагууд л хийж штэ одоо өөрийгөө одоо өөртөө хайртай үйлчлэгээ авахыг хүсэж байгаа хүмүүс л эрүүл мэндийн сэтгэл судлалын чиглэлийн төвүүд тандж өөрсдийгөө онцлуулаад депресс болоод стресстэйгээ тэмдэж чинь хувийн одоо асуудлууд сэтгэлийн тэнхээ гэдэг юм онцлоод гаргаж ирээд би юм биш үү одоо эннээсээ одоо нэмдээр болох хэрэгтэй юм байна. Миний тулгамж байгаа асуудлын юм бэ ингээл өөрийг нь өөртөө таниулах үйл ажиллагаа явуулж байгаа байхгүй сэтгэл зүйн үйлчлэгээ гэдэг маань кейсүүд жишээ аваад явах юм бол онлайн орчинд болохоор надад ингээд ирж байгаа өсвөр насны хүүхдүүдийн чиглэлийн асуудал мэдээлэл тавихаар холбогдож байгаа охтуудын хувьд тэгэхээр 16-аас одоо 19 насны их сургуулийн нэгдүгээр курс гэхэр тий 16-аас 18 19 насны охтууд их холбогддог. Хөвчлэн одоо нэг хүн өрчгийн талын мэдээлэл асуудаг сэтгэл судлаачаас шүү дээ. Гэтэл одоо эрүүл мэндийн чиглэлийн боловсрол бол байхгүй болоод хандж байгаа байхгүй. Тэгээ түүнчлэн одоо тухайн эрүүл хөрчгийн одоо харилцаанд орсон, бэлгийн харилцаанд орсон одоо ингээ нүрээ нөгөө асуудаг байхгүй юу? Янз янзын аккаунт нээсэн тэгэл би тэднээсээ тэгсэн гэсэн ингээл асуулт хариулт ингээд явуулж идэг. Тэгээд хөвчлэн одоо нөгөө нэг бэлгийн харилцааны дараа эхлээд өөрийгөө аягүй хүн дээр мэдрээд бараг нөхмөөс нагдаад гэл нэхэлдэг байхгүй юу? Гэтэл одоо тэр чиглэлийн ойлголт мэдээлэл хангалттай байсан болбол тэр одоо бэлгийн харилцаанд ороод тэр хүүхд тэрийг бодох уугүй юу тий? Тэгэхээр бид нар нөгөө нэг ерөөсө бодлогын төвшөнд тэр нөгөө макро төвшөнд ерөөсө яад ингээд хүн тэр мэдээлэл гэдэг юм байхгүй байна. Эрүүл мэндийг хамгаалсан бодлого байхгүй байна. Сэтгэл эрүүл мэнд гэдэг зүйлийг ерөөсө Монгол улс айгүй орхиулаад байгаа байхгүй юу? Бодит ийм жишээн дээр зөвлөгөө асуу заяа. Одоо за 20 орчим насны эрэгтэй. За тэгээ тэр хүн ингээд сургуулаа төгсөөд за ингээд ажилд ороод 1 жил гаруй хугацаанд ингээд явлаа. Тэр хүний бага насны одоо нэг амьдрал нь болохоор аав нархны амралтай байсан. Ер нь гэр бүлийн аюух тийм хүчирхийлэлтэй, маргаантай, тийм бэкграундтай. Тэгээд за ажилд орчоод 1 жил гаруй дараа гинтгэн биеийн өвдөд за маш хүн тагалгаанд орлоо. За тэр хугацаанд найз эмэгтэйтэйгээ амьдардаг байсан. Тэгээд дараа нь яг тэр хагалгаанд орохын үеэр найз эмэгтэй нь хаяаваа салцсан. Тэгээд тэр хагалгаа тэр салалт хоёр төрөнд амар их нөлөөлж байгаа юм. Тэгээ хэдэн сарын дараа амиа орлох орлого хийгээд тэгээ аав нэг орж ирж таарад. Тэгээд тэр хүн одоо тэр бүтлгүүтээд тэгээ амиа орлож чаддаг байхгүй. Тэгэнгүүтээ тэрнээс хойшоо амьдралын юм яг ганцаар амьдардаг. Тэгэл одоо шил нэг хүн ер нь сэтгэл готролд орохоор ч юм уу тиймэрхүү үед сонсож байгаа ингээд хөгжим хүртэл нэг өөр болчихдаг штэ. Тэгэл дан нэг тийм хар бараан тийм сонгодог юм сонсдог ч юм уу тиймэрхүү болцсон. Тэгэл ерөөсө ганцаараа цагийг өнгөрүүлэхийг амар хэрхэмэлдэг. Тэгэл ном уншаал ганцаараа ингээд байх сонирхолтой. Тэгээд тэрнээсээ одоо нэг гарах ухаанаа олохгүй гаццсан. Яг хуу ерөнхийлээд ярьж л да. Сэтгэл готол болоод иймэрхүү одоо өөрийнхөө нийгмийн харилцааг хязгаарлаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ерөөсөө л ингээ нийгмийн харилцаагаар аль хүчээрч болов одоо нийт тусдаа зүйл хийхээс эхлүүлээ л тий. Нийт тусдаа үйлдэл хийдэг тийм клуб дийлсэх ч юм уу тий. Дээрээс нь тухайн хүнд одоо хөшүүрэх хэрэгтэй л тий. Тухайн хүнийг та ингэрээ гэд хөндлөнгөөс зөвлөд хайчих биш тий. Тухайн
одоо тэр депресд ороод ингээд өөрийнхөө нийгмийн харилцааг ингээд хаагдмал болгоцсон, амьдралынхаа хэм маяг стилээ ч гэсэн ингээд өөрчилсөн тий. Дээрээс нь тэрнээс орлоод хизээ дахиад нөгөө хийсэн үйлдэлээ хийх вэ гэдэг бодоод үзэх хэрэгтэй. Тэгэхээр найз нөхөд болоод тухайн хүнд нөлөөлж болох үс хэн бэ те тухайн хүнд ингээд тусламж үзэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь хүн болгон нэг аюу нандин чанар байдаг. Тэр нь юу гэхээр тухайн нэг нэг зүйлийг сониучрах те сониучсан хүн болгонд байдаг. Тэгэхээр тухайн хүний сонирхож болох үс тэр зүйл юу яаж болох вэ? Миний тухайн хувьчил зөвлөх юм бол та ингээд өөрөө ингээд шин сонирхолтой болооч шин одоо зүйлийг нэг хийж туршиж үзээч тий. Тэгэн гут ингээд хамтын шийдвэрээр нэг зүйлийг оролдоод үзье гэд бодоод үзгээд тэрийг хийгээд эхлэмэгцэл тухайн нэг одоо нэг хар бараанд орчноос нэг алхам хаалдж идэг. Тэгэхээр сэтгэл гутралын эсрэг эмчилгээ бол идэвхтэй байдлахгүй. Тэгэд миний хувьд одоо жишээл энэ ингээд хажуунаас нь ажиллахаар ягаад тэр одоо нэг тийм амьдрал нэг хэвийн одоо тийм депрессний тийм юм байгаад шүү дээ. Гэтэл тэрнээсээ гарахгүй байгаа шалтгаан нь өөрийгөө тийм дотгошоо хүн гэж хүлээн зөвшөөрсөн. Би бол интроверт хүн гэд өөртөө нэг тийм тайг наацсан. Тэгэнгүүтээ интроверт хүн ч угаасаа л юм чи энэ бол асуудал биш гэдгийг өөртөө итгүүлсэн. Нэг тийм шиг санагцсан байхгүй яг ингээд ажиллаад байгаа. Тэр иймэрхүү төрлийн бас андуурч байгаа хүмүүс бас байгаа л хайвал. Тэгэхээр чиний хаалсан нөө бие хүний төрх байдал гэдэг бол нэг л төрлийн шин чанартай хүн гэж байхгүй л дээ. Тэгэхээр өөртөө зүгээр яг нэг тийм төрөл гээд итгүүлсэн гэдэг чинь маш зөв. Хүн одоо яг дотшоо чиглэсэн хүн байлаа ч гэсэн өөр нэг шин чанар байдаг хөөхгүй. Дотшоо чиглэсэн хэрнээ бусдад одоо нийгэмд үзүүлэх тэр үйл хандлага нь нээлттэй байдаг төрлийн хүн байдаг. Дотшоо чиглэсэн хэрнээ ямар нэг сэтгэлийн хөдөлгөөнөө сөрөг чиглэлийн сэтгэлийн хөдөлгөөн одоо нээлттэй илэрхийлдэг ч хүн байдаг. Тэгэхээр нэг зөвхөн хэв шинж хүнд байдаггүй. Маш олон хэв шинж байдаг. 4-5 хэв шинжийг хүн хадгалж идэг зан төрхийг. Гадбал нээлттэй нийгэмд ингээ нээлттэй хүмүүстэй нээлттэй харилцдаг гинэ. Хувийн одоо нандин сэдв, хувийн асуудалтай маш хязгаартай ханддаг хүн байдаг. Их хаалт нийгэмд хаалттай юм шиг ирнэ. Хувь өөрийгөө тодтогох, бусдад танилцуулах өөрийгөө ингээд нээлттэй орчихсон ч хүмүүс байдаг. Тэгэхээр ер нь бие хүний төрх байдал гэдэг бол зөвхөн нэг хоёроор тогтохгүй л дээ. Тэгэхээр наа үнд чи одоо яг нэг зүгээр нэг юм жишээ л ахгүй юу. Яг уулзаад ингээд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ ингээд сэтгэл судлаач нар үзүүлэх юм бол тухайн хүнд ойлгох байхгүй юу. Бие хүний төрх байдал гэдэг чинь юм бэ. Та одоо энэ стандартлагдсан энэ тестээр та ингэж гарч ирж байна. Тэнгууд тэрийг ингээд тэр судалгааны үр дүнг тий тухайн өөрийг нь онцлоод гаргаад ирсэн судалгааны үр дүнг уншаа тухайн өөрчлөгдөх байхгүй. Өөрийнхөө тэр уйлаг юм бодлоо хаях байхгүй. Би чи юм бэ. Энэ хэдэн хувьтай гарч ирсэн байна. Дээрэс нь тухайн хүний асуудлыг онцлоо штэ. Та яг ийм төрлийн сэтгэл хөдлөлийн түвшин иймэрхүү байна. Стрессийн түвшин чинь ийм ээ. Стрессийн түвшин чинь ийм байгаа учраас одоо сэтгэл хөдлөлийн тийм төрөлд хамаарах юм байна ч юм уу те. Ингээд тэрний тодорхой олчингууд тэр нь тодорхой оншин тодорхой олчих юм бол хариу одоо имжлэх те тухайн тусламж үзүүлэх зүйл маань тодорхойлж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр ер нь ийм нийтлэгээр нь ингээд хариулъя гэвэл нэгдүгээр та ингээд сэтгэл судлаач хандах хэрэгтэй. Хоёрдугаар сэтгэл хөдлөл болоод нийгмийн харилцаагаа ингэж хөрмж байгаа бол та тодорхой хэмжээний асуудал өөртөө бөөнлөд байна гэсэн үг. Тийм учраас одоо өөрийгөө одоо тодорхой хэмжээний сул тавиа те маш их ном уншдаг бол багасгаад тий маш их хөгжим сонсдог бол багасгаад гадаа гарах ч юм уу тий эсвэл зүгээр л ингээл хэвийн ингээд жингийн илүүдэл байхгүй ч гэсэн ингээд хэвийн байдаг хэвийн ч гэсэн таслах хөдөлгөөн хийх ч юм уу тий тэгэхээр нөө сонирхол болоод амьдралын нөгөө нэг одоо үйл ажиллагаагаа арай өөрчлөд үзэх юм бол тэр одоо үйлдэл болоод тэр тухайн зүйлийг хийвэл тэрнээс нэг өөр мэдрэмж авах өөр нэг зүйлийг олж харна. Тэгэхээр миний нэгдээс тодорхой нэг хөвшмөл ойлголцол ивдэх хэрэгтэй юм байна л да. За подкастынхаа төгсгөлд хамгийн чухал асуултаа асууя. Одоо хэрвээ яг энэ подкастыг сонсож байгаа хүн маань надад сэтгэл зүйн ч юм уу ямар нэгэн тулгамдсан асуудал байна. Тэгээ мэрэгжлийн одоо зөвлөгөө авах шаардлагатай байна гэж үзвэл Монгол одоо яг хаана хандах боломжтой вэ? Ер нь сэтгэл зүйчд хандж байгаа дундаж төлбөрмаар тэгээ хэрэг үн төлбөртэй авч ивэл хэдэн төгрөг байдаг вэ? Тэгээд үн төлбөргүй зөвлөгөө авах
одоо бололцоо бид нар ч юу байгаа лээ. Үн төлбөргүй зөвлөгөө авах гэвэл яах вэ? Харьяа эрүүл мэндийн төвүүдтэй хандаа сэтгэл судлаачтай уулзаад үн төлбөргүй зөвлөгөө авч болно. Түүнчлэн сэтгцэн эрүүл мэндийн төвд одоо даатгалаараа зөвлөгөө үйлчилгээ авсан сэтгэл хөдлөлийн чиглэлийн тест онцлогоос хийдэг. Миний харьяалагддаг хүрээлэнгийн хувьд тэгэхээр стрессийн хэмжээ, бие хүний төрх байдлын тест, тухайн хүний түгшүүр ямар байна, айдас ямар түүнчлэн тухайн хүнийг хөлд нь онцлох Монгол улс стандартчлагдсан тестийг манай хүрээлэн үйлчилдэг. За сэтгэл зүйн яг зөвлөгөө яг нь үйлчилгээ шаардлагатай юм байна. Би ч одоо сэтгэл хөдлөлтөй их удаан яваад байгаа юм биш үү? Хүмүүст хандах хэрэгтэй юм бол манай төвийн үйлчлэгээний хувьд тэгэхээр 40,000-аас 80,000 төгрөгийн хооронд сэтгэл зүйн зөвлөгөө сэтгэл судлаач бүрээсээ хамаарат 40,000-аас 80,000 төгрөгийн хооронд байдаг. Зарим нэг одоо онцлоор тестээр одоо өөрчлөсөн тохиолдолд тестийн тусдаа үнэтэй байдаг. Яагаад гэвэл энэ бол аль биесний зөвшөөрлөл эцсийнцтэй юм үйл ажиллагаа. Монголд бол сэтгэл зүйн төв зөндөө шүү дээ. Монгол өрхөө сэтгэл зүйн төв байна. Сэтгэл судлалын үндэсний төвгээр бас зүгээр төв байна. Хэвлэлийн сэтгэл судлалын хүрээлэн гээд байна. Манай сэтгэл зүй сэтгэл хэмжлэлийн хүрээлэн гээд миний ажиллаж байгаа хүрээлэн байна. Тэгээ бас сошиал орчинд бас би даасан сэтгэл судлаач нар маш их байдаг юм байлээ. Би бас ингээд тандаад ингээд асууад ингээд үтсэн чинь маш өндөр төлбөрийг хэлж илээ л дээ. 70,000-аас 120,000 төгрөгийн хооронд зөвлөгөө байдаг гэд хэлсэн. Гэтэ тэр цагийн төлбөрүүд дандаа. Гэтэ яах вэ? Манай Монгол улсын төвшин сэтгэл судлалын чиглэл бас төдийлөн одоо баталгаа чанар ямар вэ гэд би хэлж мэдэхгүй байна л да. Яагаад тэгэхээр манайх чинь яг би даасан салбар хэрнээ бас хөгжиж буй. Гэхдээ тодорхой хэмжээгээр салбартаа хэм хэмжээ тогтоог байгаа. Зэрэг одоо хуульчдын холбоо гिचлээ хууль өмгөөлөх хэрэг хууль эрх зүйн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх лиценз ямар нэгэн зүйл олгодог бол бид нар бол маш хэрэгчлээтэй тийм салбарын хүмүүс байгаа байхгүй. Дуртай өмнө терапи хийлээ сууж идэг. Энэ бас нийт талаас айгүй буруу юм шиг санагддаг байхгүй. Нэгдүгээрт энэ салбарт маань хэм хэмжээ тодорхой хэмжээний стандарттэй тодорхой хэмжээний хөгжил хэрэгтэй байдаг. Тэгвэл бас үйлчлэгээ бас чанарж байх гэж би боддог байхгүй. За манай хүрээлэн ингээд тэгэхээр 40,000-аас 80,000 төгрөгийн хооронд зөвлөгөө өгч байгаа. Мэдээж одоо энэ төлбөр бол зүгээр энгийн төвшөнд дэлхийн нийтийн тарифтай харьцуулахад манай Монгол орн маш бага төлбөртэй байдаг. Гэхдээ Монгол улсын төвшөнд эдийн засгийн уялдуулах юм бол хүмүүс нэг цаг зөвлөгөө аваад 80,000 төгрөг өгөхөд бас хэцүү л дээ. Гэхдээ сэтгэл зүйн эрүүл мэндэд оруулж буй мөнгө болвол таны амьдралын чанарыг маш одоо найдвартай байлгадаг. Амьдралын чанар аз жаргалын одоо тэр ойлголттой амьдралдаа аз жаргалтай өөртөө ихтэй байх, өөрийн үнэлэмж өндөр байх, амьдралдаа хийх эрсдэлтэй алхмууд, эрсдэлтэй алхам гişим ахад шийдвэрүүдийг хийх эрэг байлгадаг, эрүүл байлгадаг. Тэгэхээр сэтгэл зүйтэй оруулж байгаа хөрөнгө оруулалтаа бас одоо тэрнээс татаж ч юм уу те одоо тэгж яах хэрэг буруу байгаа юм л та. Тэгэхээр энэ Монгол улсын хэмжээнд 40 төвүүд байна. Үйлчлэгүүд нь тухайн хүмүүсийн мэрэгжил мэдлэгээ шалтгаалаад янз янз байгаа ах л да. Гэхдээ энэ бүхэн байна гэдэг нь бас их азтай. Яагаад тэгэхээр манай Монгол улсын төвшин хоёулаа төв маш их хар баруун тоо баримтыг дурдлаа. Энэ одоо жоохон хэмжээний одоо тэрний жингийн бууруулна. Тэгэхээр сэтгэл зүйн үйлчлэгээ, зөвлөгөө үйлчлэгээ авах нь нэн төрөн Тэгэхээр өөрийгөө одоо хоолоо өвдөд ханад хүрээд энэ удаг шиг сэтгэл зүйн асуудал ямаа нэг ингээд бачимддаг түүнд төгшөөр ингээ хөдөлдөг те тэр асуудлуудаа дор дор нь шийдэж ивэл тэр маань ингээд эмгэг төвшөнд хүрэхгүй шүү. Тэр эмгэг асуудал болтол нь тэгж явж болохгүй шүү. Эсэг зэрэл мэдээ хайрлах хамгаалах хэрэгтэй. За та бүхэнд хэрэгтэй мэдээллийг хүргэсэн болов уу гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаарт ямар сэдвээр мэрэгжлийн хүмүүсээс бас мэдээлэл авах уу, зөвлөгөө авах шаардлагатай байгаа вэ гэдгээ бас сэтгэлээр илэрхийлж үлдээж болно. Тэгээд таалагдах юм бол бас бусдад түгээгээрэй гэж хэлмээр байна.